Сайн бацгаана та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би маш сайхан амттай, маш хялбархан аргаар маш сайхан амттай юм паста хийлээ. Тэгээ өөртөө зориулж. Тэгээд би бол урлагийн хүн, дуучин учраас маш олон одоо дэлхийн өнцөг булан бүрт одоо хурж очиж одоо өргөцсөн газруудаа бас дуулж хуурдаж одоо аялж явдаг. Их л олон үндэстний олон төрлийн хоолнуудыг идэж үзчихсэн. Тэгээ надад бол хамгийн их таалагдсан нь бол Европын за Итали улсад байдаг одоо тэр пастанд би маш их дуртай. Тэгээд Монголд маань харин Ярмарка гэдэг үйлдвэрийн Yeli брендийн одоо ийм сайхан паста ороод ирсэн байна. Тэгээд энэ маань хамгийн гол чухал үзүүлэлт нь юу гэхээр надад таалагдсан зүйл нь маш эко. Тэгээд хамгийн гол нь бүх амтлагчууд нь дандаа ургамлаараа хамгийн гол нь. Тэгээд бүх дотроо тэгээд ямар нэгэн байдлаар амтлах шаардлагагүй пастагаа сайхан будааг шагшиндаа жигнээд тэгээд маха хуурч шараад бэлтгээд ийм сайхан амттай хоолыг би одоо өөртөө зориулаад хийцэн байж байна. Yeli брендийн паста надад яагаад таалагдсан бэ гэхээр маш органик тэгээд эко юм бүтээгдэхүүн. Одоо та бүхэнд харж байгаа паста маань өөрөө энэ будаа шиг ингээд доорны юм хөөх хэлбэртэй. Тэгээд энд нь дандаа ингээ задлаад үзэхээр энд бол хаш байгаа, мөөг байгаа. За помидорыг ч одоо улаан лойл байгаа. За ингээ бүхэл төрлийн бид нэр хүнсэндээ хэрэгэлдэг аминд юм авдаг юм одоо сайхан ногоонуудыг бас амтлагч болгож энэ паста дотор маань ингээд миксэд холимог байдлаар оруулсан байгаа нь надад одоо маш их таалагдлаа. Тэгээд маш завгүй үргэлж ажилтай олигтой ч юм сайхан гэрийн хоол тухтай идэж чаддгүй урлагийн бидний шиг хүмүүс тал маш юм тохирсон их сайхан паста байна. Ингээ харахад их жижиг харагдаж. Тэгээд би бас их жижигхэн жоохон орц багтай юм байна да гэж бодсон чинь ингээд эндээ 4 хүний порцтой. За тэгээ 25 минут л ерөөдөө жигнээд агшаах маягаар одоо шилэн энэ паста бол хэрэглэх юм бэлээ. Хөнгөн авсаархан жижигхэн гэсэн мөртлөө ариун одоо порцтой. Тэгээ хөдөөгаадаа айлж зугаалахтаа ч юм уу хөдөөгаадаа бас тоглолтоор энэ төр явахад бол бас аваа явчихад их зүгээр санагдсан надад.